магадгүй та өнөөдөр Даниэл Расламын төлөө Израилийн ард түмний төлөө хэмжээ тайлбарах байна гэж сонсдог. Хэрвээ таны сүнсний харааны тавиах яг энэ Монгол ард түмний төлөө тайлбарах ёстой. Монголын тэгж чадаагүй өнөөдөр худалдаа хийж байгаа, аборт хийж байгаа, дээрм танаа хийж байгаа, бивнийг өчигхийж байгаа. Энэний төлөө тайлбарах энэ тайлбарыг энэ үгээр гэж нэрлэдэг абсолютно томчтой. Даниэл гэнгүй. Гэвч ард түмний харааныхаа төлөө гэмшсэн. Тэчнэр яг муутай үгүй. Nëдөр амьдрал гэж яагаад насан туршид хүүхдүүдийн төлөө бид хариуцлага өгдөг гэдэг. Бидний өөр хүүхэд насан туршид байхдаа ямар нэгэн гэмтэр үйхэд түүний өмнөөс бид шүүхдэг. Түүний өмнөөс бид хариуцлага хүлээж түүний бүх төлбөртөө юу гэдгийг тэрийг багтаах. Яг үүнтэй өнөөдөр гэмшний амьдрал эцгийн амьдрал дороогүй тэр буруу гажууд яваад түүний хатад бид гэмших хэрэгтэй. Ойлгож байна уу? Энэ зэрэг зүрхээ бид нэг хэрэгтэй байна гэдэг надад байна. Тиймээс энэ дотор тусгаарсан бид бусдын төлөө гэмших хэрэгтэй. Бид өнөөдөр эзнэр тусгаарсан ариун. Тийм учраас бид өнөөдөр энэ бусдын төлөө гэмших үүрэгтэй байна. Гэмших бид юу авч явах вэ? Энэ гэмших. Сэргэлтийг авч, шүлэг авч, эдгэр юрөөд явах юм. Амен. Дахин гэмшээгүй нүгэл хизээч уучлагдахгүй. Хизээч уучлагдахгүй. Алсгаад өнөөдөр таны ихэсэн гэмших болж. Гэмшихгээ. Эзний нэгүслэр дамжин энэ дуудлага таны хувийн ажиг байдлаас ангижруулж таныг тусгаарлагдсан ариун хүнийг ариун сүнс сануулах. Бид ариун сүнснээс бүндэл байна. Та өөрийнхөө төлөө төлөвлөө. Бусдын төлөө. Бүр таны хүний төлөө гэмших яг энэ санал дуудлага гэж байна. Амен. Надад бид Европагаа хулгай, захаар, фосфор интересен. Энэ бидний таньдаг марк байхгүй. Швед, Швейцар, Франц. Энэ улсууд байгаа. Хулгай хийдэг Монгол ахын цаанчлалыг гэмшин байдаг байна. Энэ үгээр бид хорон нүгээр чөлөөлөх байна. Энэ үгээр амжиж бидний төрөлхийг баярлуулах байна. Энэ нэгүсэл тэр байгаа хорон захаар дисүсийг босгох байна. Амен. Энэ бид таньхгүй. Яагаад байна? Бусдын төлөө гэмшин тайлбархан хувийн хичээсэн амьд байдлыг тайлбарлах. Бидний тайлбар магадгүй зөвхөн хувийн хичээсэн амьдхан төлөө байсан магадгүй. Өнөөдөр үнийг даван гарах. Түүнийг давж бүр илүү дараалтайгаар өргөн сарнэтгээд тайлбар цагийг болсон байна. Есүс Христос хувийн хичээж хувийн хичээлийг эзэж таадаг. Тэр олны төлөө анаарч. Харитны төлөө анаарч. Хувийн хичээж нь бол бадио тэрэгтэйг тавтамдаа явуулсан. Би бахан чанараараа байвээ хичээж бохот. Өнөөдөр та биднээ ажлууд та биднийг ашиглаж энэ хоёр чиглэлийг устгахын энэ моёрын сүнсний хийж байгаа энэ үйлдэлүүдийг бидний гэмшлээр дамжуулан сонирхын тулд өнөөдөр та биднийг онцгой болж байгаа энэ цагт бид тодорхой хэрэгтэй. Хамгийн их хичээж хэн бэ? Тэгвэл бид яг эцгийн амьдралд гэсэн хүүхэд байхдаа хамгийн хичээж байна. Апнэний хүүхдийг. Бахминаа надыг
Үйлчлэлдээ төлөвлөсөн их болж чадсан. Энийг тоол тэнгэр цонхыг нээхэд залбирах энэ хүчийг амьдснаас олж авсан учраас өнөөдөр хувийн хичээсэн залбирлыг давж бусдын төлөө гэмшил дуудаг. Аамен. Цаг нь болжээ. Итгэлийн хувьд энэ аваач ачсан байсан. Одоо бид өөрсдийгөө давж залбирах цагныг болсныг эсний нэрээр тооцоо. Аамен. Энэ залбир агуу хийх гүйцэтгэх байна. Аамен. Забудээ. Бид юуны төлөөс нэгдүгээр бид гэмшин. Нэгдүгээр бид өөртөө байгаа бүх юмнуудыг гашууд нэг. Эндээ бид яа даруулайсаа. Үнэн зөвхөн эсний эрхийг үнэхээр өөрийгөө таджастич. Тавч постин дэвэрч. Монгол орныхаа дэвэрч. Өнөөдөр төрийн орны муулийн сэдвээр төгдөрнө бодта шаришнаар дамжуулсан соонамын сотормоторсын тим хүчтэй төрийн орны тагчтай тэр хөрсөн татчих. Тэр хараа өнөөдөр монгол байж. Тийм учраас энэ зүйл гэж өнөөдөр гадаад ажил явуулж. Яа миний ахмадс монголчууд энэ газар нутагт хулгай хийж амьдарч байна. Яагаад захват амьдарч байна? Яагаад хотлоо орног амьдарч байна? Нэг газар очиод нэрээ тавиад өнөөдөр энэ албан ёсны болснаас томдсон тэр нэрсүрийг та хэнэж мэдхээр байгаа. Ингээ явж байгаа. Энэ хотлоо орног бид гэмшиж байна. Энэ үйл эдгээр байна. Энэс бол хичнээн яг гэж байна. Хичнээн өнөөдрийн орныхаа хатсныхаа нэрсүрийг ухтааж байна. Тэгээ өнөөдөр надад нэг мэдээтэй бол манай гэрүүдээ итгэдэг миний нөхрийн ахтон бүгд сүнсүдэн явдаг сүнсүдэн ахтан гэсэн. Гэж би тэр Есүс итгэлийн амьдралыг мэднэ. Гэхдээ би нэг таач чадахгүй. Яа. Тэр гэмшиж чадахгүй. Тэр бахвартай. Тэр нэрсүрийг утаа учраас ингэж чадахгүй нэ. Утаа цааш хийж байгаа. Энэ хүмүүсийн төлөж бид гэмшиж. Өнөөдөр програмд чаддаг. Энэ хамтлаж гэмшиж. Энэ гэмшиж тандж. Энэ зөвлөөр дамжуулж эсэм бахнуудаа. Агуу хийхгүй шүү. Амен. Амен. Гэмшиг юу вэ талаар бодож байна. Гэмшиг үнэхээр хүүхдийг мэдж байгаа. Гэмшиг бохны төлөв байна. Амен. Амен. За за. Програмдаа өөрсдийн гэмшиг бодож